Хэрвээ та бүхэн дараагийн ангийг илүү хурдан үзхийг хүсэж байвал доорх данс руу хандив илгээж биднийг дэмжээрэй. Роланд унтахаар хэвтэх гэж байхад бүх шулмууд нэг өрөөнд цугларч ид шидээ өдөр бүр ашиглавал нас бид хүрэх үеийн зовлонгоос зайлсхийж болох уу гэж Найтингейлийг шавдуулан асууж байв. Найтингейл Нана хоёр өөрсдөө энэ онлын амьд баталгаа шүү дээ гэж хариулна. Тэр өөрийн манангаар хоёр охины биед гарсан өөрчлөлтүүдийг ажигласан бөгөөд эд шидээ тогтмол ашигласнаар тэдний эд шидийн амин чанар нэмэгдэж нөгөө талаар нас бид хүрэх үеийн өвдөлт нь зөөлрсөн гэж тайлбарлана. Тэр бүр илүү ихтэйгээр хэрв сэрэлтийнхээ яг өмнө бүх эд шидэ барагдтал ашиглавал нас бид хүрэх үеийг бараг өвдөлтгүй давж гарна гэж хэлнэ. Венди ч мөн санал нийлж урд нь тэд сүмээс байнга зогтож явдаг байсан болохоор хүчээ бүрэн шавхах боломж хизээж гардаггүй байсан гэж батлана. Хадагтай навч тэр үед л өөрийн нас бид хүрэх үеэр яагаад өвдөлт бараг мэдраагүйгээ ойлгоно. Тэр холбоо руугаа буцах замдаа зовж шаналсан нь чөтгөрүүдтэй тулалдсны дараа эд шидэнд барагдсан байсантай холбоотой байжээ. Хадагтай навч энэ бүх зовлонгийн жинхэнэ шалтгааныг ойлгомогц тэдний олон жил хөөцөлдсөн ариун уул гэдэг зүйл огт байгаагүй юм биш үз гэж айж эхэлнэ. Гэвч Венди тэр дорн тайвшруулж ариун уул заавал Деважин шиг бодит газар байх албагүй. Харин энэ хот өөрөө шулан бүрийн хувьд ариун уулаас ч үнцэнтэй газар юм. Учир нь энд ялгуурлал байхгүй гэж хэлнэ. Өөр нэг шулам хэрв энэ бүхэн үнэн бол бусад шулмууд ч бас нас бид хүрэх үеийг тойлж гарах аргаа олчихсон байж болох юм гэж хэлнэ. Гэвч тэр өмнө нь Волфарт Даун хоёр улсын бусад шулмын холбоод руу захиа явуулсан ч ямар ч хариу ирээгүй гэж тайлбарлана. Найтингейл Роланд бусад бүх шулмыг цуглуулахыг оролдож байгаа хотуудад энэ газрыг ариун уул гэсэн цуурхал тарааж тэднийг зориг олоод өөрсдөө энд хурж ирээсэ гэж хүсэж байгаа гэж хэлнэ. Гэтэл нэг шулам Роланд ханхуу яагаад тэдэнд ингэж анхаарал тавьж байгааг ойлгохгүй бидэнд яагаад ийм сонирхолтой байгаа юм бол гэж асууна. Нэг эмэгтэй бүр бусад язгууртнууд шиг тэднийг бүжигчин болгох гэж байгаа юм биш үз гэж таамаглахад Найтингейл шууд уурлаж манай баатарлаг ханхууг ингэж яриха боль гэж тас хориглоно. Энд удаан амьдрах тусам Роланд ямар хүн болохыг та нар өөрсдөө ойлгоно гэж хэлэхэд Венди ч мөн энд амьдарсан туршлагаасаа ярьж Роландын төлөө батлан зогсоно. Тэр бас маргааш ханхуутай хөдөлмөрийн гэрээ байгуулахад бэлэн байгаарэ гэж бүгдэд сануулна. Маргааш нь бүгд хоолны өрөөнд цугларна. Ханхуу Роланд гэрээний нөхцөл бүрийг сайтар уншаад дараа нь л нэрээ бичээрэй гэж хатуу захина. Мөн гэрээнд заасан төлөвлөгөөний дагуу чадвараа хөгжүүлж эхлэхийг тушаана. Хадагтай мөн сандарч бэлтгэлийн үеэр дахиад ямар нэг юм эвтчих вэ? Өмнө нь хадагтай лилийг төмөр хайруулын тавг бараг цогцгсон шүү дээ гэж санаа зовно. Роланд түүнийг хурдан тайвшруулж бэлтгэл дээр өөрөө туслана гэж хэлнэ. Дараа нь скрол, навч, шаах гуравтай. Дараа нь тусад нь уулзна гэж хэлнэ. Дараагийн дүр зурагт бид манай баатарын өрөөнд байна. Тэр шууд л асуултаа голоос нэрлүүлж та нарын замд гарсан тэр аимшигтай амьтдын тухай асууна. Нийт 7 шулмал амьд үлдсэн. Дээр нь холбооны багш муу газарт амиа алдсан шүү дээ. Тэгэхээр тэдний харсан амьтад холимог төрлөх байсан уу гэж мэдхийг хүснэ. Бүгд дууга хураана. Ялангуяа тэр мангасуудтай нүүр тулсан навч илд чичирч байлаа. Эцэст нь тэр ам нээж тэд чөтгөрүүд биш. Харин газрын доорх ертөнцөөс гарч ирсэн диаволчиг байсан гэж хэлнэ. Тэд өндөр биетэй чөтгөрүүдийг захирч чаддаг. Дээр нь шулмууч шиг эд шидтэй байсан гэж тайлбарлана. Манай баатар дараа нь шахаас "Чи бас тэнд байсан уу гэж асуухад тэр төгшсөн ч тийм гэж хариулна. Роланд түүний өмнө цаас гулсуулж яг ямар харагдаж байсныг нь зорж өгөөч гэж хүснэ. Хэрв та навчил ганцаараа амьд үлдсэн юм биш үү гэж бодож байвал үнэн дээр навч зарим шулмуудыг ухрах боломж олгосон. Харин дараа нь өөрөө тулалдсан юм. Ямар тач шах тусгай үзгээ гарган зурж эхлэхэд Роланд түүний чадварыг гайхан бишрэнэ. Хитгэн хөдөлгөөнөөр цаасан дээр буусан дүр зураг манай баатар Найтингейл хоёрыг хоёуланг нь айлгчихна. 6 дуусгасны дараа шах илт ядарсан харагдах бөгөөд хадагтай навч шууд хэлж энэ зурган дээр байгаа амьтад бол яг тэдний таарсан диаволууд мөн гэж батлана. Нэг нь аянгийн хурдтай чад шиддэг, нөгөө нь өөрөө аянга дуудаж чаддаг байсан. Дээрээс нь хоёул асар хүчтэй биетэй байсан гэж тайлбарлана. Гэхдээ тэд тасралтгүй ийм довтлогоо хийж чаддгүй сул талтай байсан бөгөөд үүнийг навч ашиглаж ганцаараа ялж чадсан гэж нэмнэ. Роланд үнийг сонсоод навч тийм мангасуудтай ганцаараа тулалдсан гэхээр бүр цочирдно.
Навч дараа нь тэдний нүүрний багны доор нэг сул тал байсан. Яг гуурс шиг эмзэг хэсэг байсныг хэлнэ. Карагийн могой тэр гуурсыг хазаж таслаад мангасыг өхүүлсэн. Гэхдээ тэр нь Карагийн амийг ч авч одсон гэж тайлбарлана. Тиймээс навч нөгөө архыг ашиглаж өөр нэг мангасыг мөн адил устгасан бөгөөд тэр гуурс дотор нь улаан хий байсныг харсан. Тэр хий сарнихад амтэн шууд өгсөн гэж хэлнэ. Үүнийг сонсоод Роланд эн чинь яг амьсгалын систем шиг байна шүү те гэж бодно. Гэхдээ зургийг нь харахад эдгээр амьтдыг харь гаргийнхан гэж хэлэхэд бас нэг л таарахгүй байлаа. Тэдний зэвсэг ур чадвар нь ердийн харь гаргийн дүрслэлтэй нийцэхгүй санагдана. Удалгүй навч тэд замдаа тэнгэрт хөвч буй хотч харсан гэж хэлнэ. Тэд хичнээн ойрцсон ч тэр хот үргэлж хол хിവэр байсан аж. Хадагтай навч энэ хөвгч хот нь магадгүй хий үзэгдэл байсан байж болох юм гэж хэлнэ. Манай баатар тэр хотыг зурж чадах уу гэж асуух бөгөөд хэрэг үнэхээр хий үзэгдэл байсан бол жинхэнэ диаволууд тэр муу газарт хаа нэгтээ боддоор байж таарна. Харин хотын дээрх улаан манна нь тэдний амьсгалдаг зүйл байж мэднэ гэж бодно. Шах дахин зурж эхлэхэд Роланд уулсын баруун талын тэгш талаар юу байгааг ер нь хинч мэдтгүй. Тэнд өөр амьтад амьдарч байвал гайхах зүйлгүй гэж дотроо тунгаана. Дараа нь тэр Скроллоос Карагийн уншиж байсан ариун уулыг олох тухай эртний бичгийн талаар асуув. Охин Кара хүнд ч тэрийг уншуулдаггүй байсан ч өөрөө нэг удаа нууцаар шагааж харсан гэж хэлнэ. Гэхдээ бичгэн замбраагүй, үсгэн нэвдэрхий, утхан ч итгэмээргүй хачин байсан аж. Роланд түүнийг тэр эртний бичгийг өөрт нь дахин сэргэж гаргаж өг гэж тушаахад Скролл энэ бол хүнийг төөрөгдүүлдэг утгагүй зүйл, огт оролдохгүй байсан нь дээр гэж анхааруулна. Гэсэн ч тушаалын дагуу тэр нэг ном бүтээж өгөөд даруй хаагаад энэ бол зөвхөн таны нүдэнд зориулсан зүйл шүү. Өөр хүн уншвал Кара шиг солиорч мэднэ гэж хэлнэ. Роланд толгой дахин аавна. Хожимд бид Найтингейл 100 идэн сууж байхад Роланд Скроллийн бүтээсэн ном руу бүрэн унсан орсныг харна. Тэр Найтингейлээс чи үзмээргүй байна уу гэж асуухад Найтингейл энэ ном хүний толгой эргүүлж мэднэ гэж үзэн зүгээр л холдчихно. Роланд харин ганц бичиг уншлаа гэд хүн солиорчихгүй. Дээр нь би ч ихэнхийг нь бүрэн ойлгож чадахгүй байна. Хэл найруулга нь хит эртнийх гэж маргана. Тэр одоохондоо ариун уулын тухай юу ч олж хараагүй. Зөвхөн цусан улаан сар, аврах чулуун хаалганы тухай л дурдсан байгааг хэлнэ. Үг тус бүрийг салгаж ойлгож болох ч бүхэлд нь холбож уншихаар утга нь маш хэцүү байв. Гэтэл гинт түүний нүд томорч нэг чухал өгүүлбэрийн учрыг олж авна. Тэнд бид жирийн хүмүүс эдгээр диаволуудын эсрэг огт боломжгүй гэсэн утгатай зүйл бичигдсэн байв. Роланд цааш уншиж Тэнгэрийн шийтгэлийн чулууч диаволуудын тасралтгүй довтлогоог тогтоож чадаагүй. Харгас биеийн хүчээрээ тэд текила химээх ариун хотыг сүйтгэсэн. Хүмүүс уулд авж гол туулан газар доорх хаалганаас зугтаж тарсан тухай өгүүлбэрүүдийг уншина. Дараа нь тэр бичгийн зохиогч өөрөө үхлийн ирмэг дээр диаволын хүчинд идэгдэж байгаа ямар ч эм тус болохгүй болсон учраас Найтая химээх хүнд нэгэн хүсэл бичиж үлдээж байна гэж гарч ирнэ. Тэр Алисын шүүлтийн армийн туршилт амжилттай болж диаволуудтай эн тэнцүү тулалдах дайчид бий болж байгааг хүлээн зөвшөөрнө. Гэхдээ тэд диаволуудыг ялсан ч энэ нь жинхэнэ ялалт биш, харин бүр том суурил авчирна гэж айж байгаагаа хэлнэ. Тиймээс Алисын шүүлтийн армийг зогсоохыг Найтагаас гуйж ийм шийдвэрийг зөвхөн тэр л гаргаж чадна гэж бичжээ. Энэ бүхнийг уншаад Роланд толгоогоо барин бүр бодлоно. Кара энэ диаволуудыг шуламтай андуурч шулмууд дээд төрөлтөн болно. Сүмийн армийг нураах ёстой гэж бодсон бололтой гэж тэр таамаглана. Гэхдээ Кара Тэнгэрийн шийтгэлийн чулууны хүчийг яаж давах гэж байсан нь одоо ч ойлгомжгүй байлаа. Учир нь тэр чулуу шулмуудын эсрэг хүчтэй мөртлөө диаволуудын эсрэг ямар ч нөлөөгүй аж. Ядаж одоо тэр номноос нэг зүйл тодорхой боллоо. Тэнд гарсан диаволууд бол шулмууд биш, шал өөр төрөл зүйл байжээ. Дараа нь тэр Найтингейлээс Караг солиоруулсан тэр номыг хаанаас олсныг мэдхүү гэж асуухад Найтингейл Кара холбоонд нэгдэхээс өмнө л тэр номыг эзэмшдэг байсан гэж хэлнэ. Тэр Вендигээс сонссноо ярьж холбоо анх далайн салхитай нэг хотод таарсан цөөн шулмуудаас эхэлсэн. Кара, Венди, Скролл 3 бол хамгийн анхны гишүүд нь байсан гэж тайлбарлана. Тэд ойролцоох зүүн ойнд орох эртний газар доорх балгасыг олсон боловч цааш нь орж судалсан хүн нь зөвхөн Кара байжээ. Тэр тэндээс тэр номыг олсон гэж хэлсэн байна.
Энэ нээлтийн дараа холбоо томорч сүм тэдний тухай мэдээд шулмуудын холбоог агнах ажиллагаа эхэлжээ. Кайкач тэгээд ариун уулыг хайхаар уулсын бүс рүү дөрвсөн бөгөөд холбооны түүх ердөө энэ хэмжээнд л хүрдэг аж. Найтингейл дараа нь Роландаас чи тэр балгацыг очиж үзмээр байна уу гэж асуухад Роланд зүүн ойд дэндүү хол. Одоохондоо тэнд тэнүүчилж явахын оронд өөрийн нутаг дэвсгэрээ хөгжүүлэх нь илүү чухал гэж хэлнэ. Харин тэр өөр нэг санаа бодож эхэлсэн байв. Зүгээр нэг ариун уул хөөцөлддөг байгууллага биш. Шулмуудыг зөв удирддаг хариуцлага бүхий жинхэнэ бүтэц хэрэгтэй гэж үзнэ. Тэр тэдэнд өмнөх шигээ хий хоосон мөрөөдөл хөөхгүй. Харин шулмын холбоо биш, шулмын эвлэл байгуулна гэж хэлнэ. Энэ эвлэлд хинж гэмт хэрэг үйлдэхгүй, хүч чадлаа ашиглан хууль зөрчихгүй, зөвхөн эрх чөлөөтэй, ад жаргалтай амьдрах ёстой гэж тунхаглана. Дараагийн дүр зурагт бид Лонгсонг цайзад очино. Тэнд сүрлэг язгууртнуудын цугларалт болж зочдын дунд элч Перовч байв. Тэр энэ баярыг хараад нийслэлийн тансаг найруудтай яг адилхан байна гэж гайхна. Лонгсонг цайзад ийм өндөр зиндааны хүмүүсийг ингэж цуглуулахын тулд Элкийн гэр бүл нилээд хүч хөдөлмөр гаргасан нь ойлгомжтой байлаа. Ард талд нь нэг шар үст эр эгчтэй элчдэр оч гэж хэлэгч эгч нь тийм юм хийж зүрхлэхгүй байна. Тэгтэл тэр шар үст нөхөр гинт элчийг найзаа гэж дуудахад элч тэр даруй дургуутсан. Нөгөө этгээд огт тоохгүй бид хуучны найзууд шүү дээ. Ийм чанга байхаа боль гэж тоглоом хийн. Дараа нь Перовоос чи Лонгсонгийн удирдагчаар томилогдсон юм биш үү гэж асуугаад Хөлийн хотын уурхай ямар ашигтай байгаа бол тэндээс нилээд ашиг унгаж байгаа байлгүй гэж егөөднө. Перов үүнээс бултах гэж оролдоход нөгөө амтаа этгээд үргэлжлүүлээд өөрөө ариун хот руу явах замдаа цасан шуурганд гатсан. Тэгэхэд бараг азар ам гарсан байх. Яагаад гэвэл шинэ ариун хот бараг унчихсан шүү дээ гэж хэлнэ. Үүнийг сонсоод улаан үст илж гайхан яг юу гэсэн үг вэ гэж асуухад шар үст нь чөтгөрүүд дотор хот руу нэвтэрсэн. Хэрв сүм хамгийн хүчтэй дайчтай явуулаагүй бол ариун хотын сүм үнэхээр ноцтой байдалд орох байсан гэж тайлбарлана. Тэр цааш нь дөрвөн агуу хаант улсын бүх арим их хохирол амссан. Фрост хөндийгөөс цөөн хүн л эргэж ирсэн. Ердөө нэг сарын дотор маш олон эмэгтэй бэлэвсэн болсон гэж ярина. Яг тэр үед нэг газар чанга орлон гарч бүгдийн анхаарал иргэнэ. Нэг язгууртан манай баатрыг байж болох хамгийн муухай үгээр харааж доромжилж байв. Перов тийш очин юу болоод байгааг асуухад нэг хүн Хөлийн хотын эзэн язгууртнуудын өмчийг булааж авсан тухай ярьж байна гэж тайлбарлана. Буржгар үст нэг язгууртан урагш гарч ирээд элчид хандан өөрөө Хөлийн хотод амьдардаг боловч чөтгөрүүдийн сар бүр Лонгсонг цайзад хорогддог гэж хэлнэ. Харин энэ жил Хөлийн хотын бүх язгууртанд Роланд ханхүү тэдний байшингуудыг нурааж ханд барьсан мөртлөө ямар ч нөхөн төлбөр өгөхгүй байна гэж мэдэгджээ. Түүнээс ч ноцтой нь Лонгсонг руу зогтсон бүх язгууртныг Роланд уруугч гэж нэрлсэн бөгөөд одоо буцаад Хөлийн хот руу очих юм бол эх орноос урвасан хэрэгээр шууд цаазлуулах аюултай аж. Илч үүнийг сонсоод Роланд ханхүү Лонгсонгоос бүх холбоогоо тасалж нутаг дэвсгэрээ өөрөө даадаг болгох зорилготой байгааг шууд ойлгоно. Харин нөгөө язгууртан Роландын хийсэн бүхнийг харааж Лонгсонгийн дюкт хандаж туслаач гэсэн мэдээ хүргэж өгөөч гэж элчээс хүснэ. Тэгтэл мэдээ гихч хүн орж ирээд бүгдийг тайвшир гэж хэлнэ. Дюк Райан энэ асуудлыг аль хэдийн гартаа авсан. Дээрээс нь Элкийн гэр бүлч туслахад бэлэн байна гэж бардам ярина. Хөлийн хотын язгууртнууд үүнийг сонсоод тайвширч хэрв Дюк Райан өөрөө хөдөлж байгаа бол санаа зовох зүйл алга гэж баярлана. Харин Илч Перов Роландыг дайрна гэсэн санаанд нэг л туухгүй байлаа. Тэр медийг хажуу тийш аваачаад эцсийн эцэст бид ханхуугийн тухай ярьж байна шүү дээ гэж сануулна. Шар үст нөхөр тоомжиргүйхэн. Роланд ч нэг өчүүхэн газар эзэмшдэг ханхуу л үсттэй. Бид очиход тэр шууд бууж өгнө гэж хэлнэ. Гэвч Перовын хувьд гол санаа зовоож байгаа зүйл нь энэ мөргөлдөөний хүнд ачааг Лонгсонг цайз үүрнэ. Роланд биш гэдэг байв. Тэр Роланд яаж жирийн хүмүүсээрээ Дюкийн армийн эсрэг зогсох гэж байгааг бүрэн ойлгохгүй ч эцэст нь Роланд ялаад гарах юм шиг таагүй мэдрэмж түнд байсан. Хожим нь Перов Лонгсонг дах Ханисаклын гэр бүл дээрээ эргэж очино. Аав нь түүнд импорт, экспорт, ажиллах хүчний талаарх бүх мэдээллийг цуглуулаарай гэж хэлнэ. Учир нь хавар Дюкийн армид бэлдэх хэрэгтэй болжээ. Перов ингэж үнэхээр Хөлийн хот руу дайрах гэж байгааг ойлгоод бүр их цочирдно.
Аав нь Геокраин цас хайлмагц цэрэг татлага эхлүүлнэ. Тэгээд таван том гэр бүл бүгд Баатар цэргүүдээ нэмэрлэх ёстой гэж хэлнэ. Перов ааваасаа тэгээд бид хэдэн хүн явуулах юм бэ гэж асуухад аав нь хүүн гинэт ийм сонирхолтой болсонд гайхсан ч Баатар ажилчин нийлээд 100 гаруй хүн болно гэж хариулна. Үүнийг сонсоод Перов үнэхээр түгшиж ааваасаа та өөрөө битгий дайнд оролцооч гэж барахгүй. Халзан аав нь яагаад гэж асуухад Перов шууд л таны аюулгүй байдалд санаа зовоод байна гэж хэлнэ. Үүнийг сонсоод аав нь чангаар инээгээд Лонгсонгийг тэр заана. Харин хөлийн хотыг өчүүхэн шоргоолж мэт бодож байгаагаа хэлнэ. Өөрөөр хэлбэл энэ тулалдаанаас тэр огт айхгүй байв. Тэр Роланд ханхууд хитгэн Баатар ихтэй 50 харуулал байгаа гэж сануулна. Гэвч улаан үст илж эсэргүүцсээр хүмүүс Роландын шавар ханыг нэг шөнийн бороонд нураад унана гэж бодож байсан ч тэгээгүй. Бас хөлийн хот өвлийг давхгүй гэж бодож байсан ч Роланд чөтгөрүүдийн сар дуустал бат тисэж бүгдийн хүндэтгэлийг хүлээсэн гэж сануулна. Үүнийг сонсоод халзан аав нь улам урлаж өвөг дээдсийнхээ хөрөг рүү заагаад эднэр бүгд тулалдааны талбарт бууж өгдөггүй хүмүүс байсан. Би ч тэдний өр удам болохоор ямар ч тулаанаас ухрахгүй гэж зандарна. Хөөхий хүү аавынхаа үгийг төвчээд өнгөрөхөөс өөр аргагүй болж энэ хүн Роланд ханхүү ямар урдчилж болшгүй аюултайг юусоо ойлгохгүй байна да гэж дотроо бодно. Удахгүй Ханисаклын гэр бүл энэ өндөр зэрэглэлийн улс төрийн тоглоомд орж манай Баатарт залхиулах нь гарцаагүй гэж тэр улам бүр ихтгэлтэй болно. Хөлийн хотын шилтгэнд буцаж ирэхэд манай Баатар амласнараа Нанагийн аав Таги Панд газар өгч түүнийг виконт болгосноо хэлнэ. Голын урд хотын эсрэг талд байгаа газар одоохондоо битүү ой хിവэрэ. Гэхдээ хөлийн хот тэлж эхлэхэд хамгийн түрүүнд хөгжих газар нь тэр байна гэж Роланд амлажээ. Тэр газар дээр ирээдүйд бий болох бүх бизнесийн хувьцаа Паны гэр бүлд очино. Гайхалтай нь тэр аврах биетэйэр энэ саналд шууд дуртаяа зөвшөөрч тэр болтол тэр хөгжөөгүй ойгоо ан хийх газар болгож ашиглая гэж шийджээ. Нөгөө талаар Роланд Брайнд албан ёсоор Баатар цол олгосон бөгөөд цаашдаа цэргийн гавья байгуулах бүрд газар авч байхаар зохицуулжээ. Ингэснээр манай ханхүү эзгүй ашиглагдаагүй газраа хэрхэн үр дүнтэй ашиглах арга олсон байна. Голыг хил болгон ашиглаж, гол ба уулсын хоорондох бүсийг цэргийн сургалтын талбар болгоно. Харин голын нөгөө талд ирээдүйн үйлдвэрүүд болон газар тариалангаа байгуулна. Мөн хөлийн хотын баруун талын ойгч ашиглахаар төлөвлөж байв. Яг тэр үед нэг хүн орж ирнэ. Энэ нь шах эгч байв. Манай Баатар түүнийг дотгош ойртуулан суулгаад хотын захиргаанд хийж буй ажлын явцыг нь асууна. Тэрээр шахад хөлийн хотын хүн бүрийн нүүр зургийг паспортын хэмжээтэйгээр зурж бүрэн бүртгэл үүсгэх даалгавар өгсөн байжээ. Хүн бүр ердөө өмнө нь суугаад зураг зурулахын төлөө 10 хүрэлцоос авч байсан байна. Шах энэ ажлын учрыг одоо ч сайн ойлгоогүй ч түүн дээр ирсэн хүн бүрийг чин сэтгэлээсээ зурсаар байжээ. Харин өнөөдөр Роланд түүнийг өөр ажилд дуудсан байв. Шах юу зуруулах гэж байгааг асуухад манай Баатар баяртайгаар хоёр алгаа ширээн дээр ташин зүгээр л сонирхолтой хідэн жижиг зүйл зурж өгөөч гэж хэлнэ. Шах баг зэрэг бодилсон ч зөвшөөрнө. Тэр шууд төсөөллөөрөө зурх уу гэж асуухад Роланд хүнд хөндлөн ном барьсан нэг цэргийг цаасан дээр зур гэж зааварлана. Шах өөрийн ид шидийн үзгийг гаргаж Роланд цэргийг хуягтай тодорхой орчинтойгоор зурхыг наривчлан хэлнэ. Ямар тач бүсгүй баг зэрэг төгссөн байдалтай зурж эхлэхэд ханхүү нүд салгалгүй ажиглана. Дуусаад ирэхэд тэр зургаа хараад бодсноос ч илүү бодит харагдаж байна гэж хэлнэ. Дараа нь картын дээд хэсгийн голд жижиг дугуй зур гэж зааварлахад шах хэлснээр нь хийн. Роланд үргэлжлүүлэн яг юу хаан зурхыг нь хэлсээр байж эцэст нь нэг картыг бүтээлгэнэ. Дараа нь түүнд бүтэн колод хийлэг. Харин дараа нь би чамд энэ картаар яаж тоглохыг заана гэж амлана. Картуудаа хийж дуусны дараа тэд эхний тоглолтоо эхлүүлж бүтэн өдрийг карт тоглон өнгөрөөнө. Сүүлийн мөчид манай Баатар хамгийн хүчтэй козиро 50 тэр раундыг хождог бөгөөд шах түүний хүчийг хараад бүр алмайрна. Тэр дахин нэг тоглоё гэж зүтгэхэд ханхүү орой болчихлоо. Дараа өдөр үргэлжлүүлье гэж хэлнэ. Шах баг зэрэг урам нь хугарагч зөвшөөрнө. Өглөөний шаргал туяа аажмаар суух үед нэгэн сайхан аялгауа гарт хөвнө. Шах үүнийг шууд таньж "Эн чин Эко эгчийн дуулж байгаа хоолой байна. Миний зааж өгсөн шүлгийг сурсан бололтой" гэж хэлнэ. Удалгүй бид Ааннаг ахиад удаан хугацааны дараа харна. Тэр энэ сайхан дууг сонсон дуртаяа чагнаж байлаа. Скролэгч тийш орж ирээд шах эгч бүгдийг дуудаж байна гэж хэлнэ. Аанна харин "Би жаахан илүү уншмаар байна. Дээр нь Эко эгчийн дуулж байгаа нь ч надад таалагдж байна" гэж хариулна.
Нийл ягаан үст скролл түнд. Эко хүртэл энд байгаа бүх шулмуудаас чиний чадварыг хамгийн их биширдэг гэж хэлнэ. Анна яагаад гэж асуухад скролл, эко грей, каслаас гаралтай биш. Өмнөд твээс ирсэн Clearwater бомбтоор дамжуулан боолын намжтад баригдаж, эрчүүдийг татах арга заалгаж, илүү үнэтэй зарагдахаар бэлтгэгдэж байсан гэж тайлбарлана. Одоо амьдраланд ирсэн ч өнгөрсөн нь бүхэлдээ шаналл байсан. Гэр бүлээсээ таслагдан холын газар ирсэн гэж хэлнэ. Анна үүнийг сонсоод түүний өмнөөс гуниглана. Скролл үргэлжлүүлэн Экогийн хувьд Анна шиг хүчтэй чадвартай байх нь яг суглаанд хоцсонтой адил. Учир нь ганцхан дуу хоолойтой байх нь тийм ч ирээдүйтэй мэрэгжил биш шүү дээ гэж хэлнэ. Тэгээд тэр Аннад зөөлөн алгадаад одоо энд шулмууд өмнөх шигээ зөхөрсөн гачигдaltaй амьдрахгүй болсон чи юу ч санаа зовох хэрэггүй гэж тайвшруулна. Яг энэ үед нийл ягаан үст бүсгүй Аннагийн дургүй хүргэм нэг зүйл анзаарна. Түүний үс баг зэрэг урт болжээ. Чиний үсийг хинч тайраагүй юм уу гэж асуухад Анна баг зэрэг улайж би өөрөө л хаяа тайрдаг гэж хэлнэ. Скролл түүнийг тайвшруулж одоо би чамд зөв тайралт хийж өгнө. Холбоонд байхдаа эгч нарын үсийг би л дандаа тайрдаг байсан гэж өөртөө итгэлтэйгээр хэлнэ. Хэсэг хугацааны дараа тэр багжуудаа авчирч Аннагийн үсийг алчуураар боогоод тайрч эхлэх зураа урд нь энэ үсчний ажиллаар амьдардаг байсан гэж ярина. Тэгтэл Анна баг зэрэг тэнэгэлзэн өчигдөр уншсан номонд дандаа ханхун эцтэй гүнжтэй гэрлэж түүнийг ихнэрээ болгодог байсан. Яагаад ханхүү заавал дюкийн охинтой гэрлэх ёстой байдгийн бол гэж асууна. Скролл түүнд энэ ертөнцийн дүрм тийм байдаг гэж тайлбарлахад Анна хэрв тэр хүн гүнж эсвэл язгууртны бүсгүйд дуртай биш байвал яах юм бэ гэж ахин лавлана. Скролл хариуд нь хувийн дур сонирхол ямар ч байсан хамаагүй. Хэрв ханхүү ирээдүйд хаан болох юм бол заавал язгуур цустай хүнтэй гэрлэх ёстой. Учир нь хааны гэрлэлт бол улс төрийн асуудал байдаг. Дээр нь хаан заавал цэвэр цустай үр удмаа үлдээх хэрэгтэй гэж тайлбарлана. Үүнийг сонсоод Анна элд зочирдно. Тэр магадгүй ханхүү Роландтай гэрлэх өчүүхэн ч гэсэн боломж бий гэж бодож явсан байж мэднэ. Гэвч шулмууд хүүхэд төрүүлж чаддгүй учраас түүнд боломж бараг байхгүй гэдгийг скролл хүртэл ойлгож байлаа. Үстайрч дуусгаад Анна улам өхөөрдөм үзэсгэлэнтэй харагдана. Тэгээд скролл одооноос эхлээд үлгэрийн түүхүүдээ өөрөөр ярина гэж шийднэ. Явахынхаа өмнө тэр би өрөө рүүгээ буцлаа. Хэрэв уншиж байгаад ойлгохгүй зүйл гарвал над дээр ирээрээ гэж хэлнэ. Гэтэл Анна ахин дуугарч манай ханхүү номон дээр гардаг ханхүү нараас өөр тэр хүсснээ заавал хийдэг хүн гэж хэлнэ. Нийл ягаан үст бүсгүй яагаад тэгэж бодож байгааг нь асуухад Анна хэрв тэр жирийн ханхүү байсан бол намайг хизээж аврахгүй байсан шүү дээ гэж сануулна. Удалгүй бид манай баатар Пифагорын теорем бичсэн цаас барьчихсан сууж байгааг харна. Тэр скролл ихчид альгебрийн талаар жаахан зааж өгөөд удалгүй ахиад хідэн тэгштгэл бичиж өгнө. Бүгдийг нь цээжилж ав гэж хэлнэ. Ойлгов уу гэж асуухад бүсгүй толгой дохиж гүн амьсгаа аваад чадвараа ашиглан тэр тэгшитгэлүүдийг даруй цээжлэнэ. Манай баатар өмнөх амьдралдаа инженер байсан болохоор математик физикийн талаар нэлээд их зүйл мэддэг бусад салбарын ч бага зэргийн суйртай нэгэн байлаа. Одоо харин өөрийн ой санамж муутахаас өмнө энэ мэдлэгээ скроллоор цээжлүүлэн хадгалуулж хожим боловсролыг хөгжүүлэхэд ашиглая гэж бодож байв. Гэхдээ энэ ертөнцид эд шид үнэндээ яг юу юм бэ гэдгийг тэр одоо хүртэл бүрэн ойлгоогүй байлаа. Энд эд шид хит түгээмэл шулмууд түүгээрээ байгалийн хуулийг гажуудуулж чаддаг тул үүнийг цахилгаан мэт энгийн нэг энергийн их үс үртээ шууд зөөрлөх боломжгүй байв. Эд шидийн жинхэнэ уг гарлыг ойлгохын тулд ертөнцийн өөрийг нь ойлгох хэрэгтэй болно. Гэтэл яг энэ үед скролл эгч түүнийг мөрөөдлөөс нь тасалж цаг өнгөрөх тусам манай баатар өнөөдрийн ажлаа өндөрлүүлэе гэж шийднэ. Скролл босоод явах гэж байснаа гинт надад нэг асуух зүйл байна гэж хэлнэ. Манай баатар ч асуу гэж зөвшөөрөхөд тэр яагаад шулмуудыг хүлээн авсан юм бэ? Сүм чамайг сүрдүүлэхээс хайгаагүй юм уу гэж асууна. Роланд энэ асуултыг ирнэ гэж дотроо хүлээж байсан ч дараагийн асуулт нь цайгаа шахам хахаж орхино. Тэр бүсгүй тэгээд та шуламтаа гэрлэх үү гэж асуужээ. Нүрээ арчаад манай баатар яагаад ийм гинтийн зүйл асуух болов гэж гайхна. Гэхдээ тэр дараа шуламтай гэрэлсэн амьдрал ямар байх вэ гэж өөрийн ирэхгүй төсөөлж эхлэхэд толгойд нь Анатай холбоотой дурсамжууд чирэлзэн орж ирнэ. Тэр сайхан дурсамжуудыг бодоод нүүрэнд нь инээмсэглэл тодорч хэрэв үнэхээр тийм нөхцөл гарвал би шуламтай гэрлэнэ гэж баяртайгаар хариулна.
Шүн гүнзгийрэхэд гадаа Найтингейл шүний хувцастайгаа унтахаар бэлдэж байлаа. Венди нүдээ үргэлж анаастай хэвээр байж Найтингейл юунд ингэж гүн бодолд автчихв. Тэгээ дээрэс нь ийм инээмсэглэж байгааг би бараг хардаггүй шүү дээ. Юу сайн юм болвоо гэж гайхна. Тэгээд дүр зураг арга шухарч скролэгч манай баатараас шулумтай гэрлэх үү гэж асууж байсан мөрч рүү буцна. Найтингейл үнэндээ тэр яриаг нууцаар сонсож байсан бөгөөд манай баатрын хариултыг сонсоод дотроо нэг нь шин найдварыг оч асаасан байжээ. Одоо цагтаа буцаж ирэхэд Венди ахин тэр жаргалтай инээмсэглэлийнхээ шалтгааныг хэлээч сайн картын тоглоом хожчих уу гэж асууж шалгаана. Маргааш нь бид төмөрс өх ахлагч цэргүүдээ сайн шахаж бэлтгэл хийлгэж байгааг харна. Ахлах баатар тэдний гаргаж буй эрч хүчийг хараад үнэхээр гайхна. Өвөл эхлэхээс өмнө эднэр зүгээр л залхуу уурхайчин анчид байсан. Харин одоо бүр жинхэнэ дайчид шиг болчихжээ. Гэсэн ч тэд анхны жинхэнэ тулаанаа үзэж байж л бүрэн утгаараа цэрэг болно гэдгийг тэр мэдэж байв. Ханху Роланд тэр газар хурч ирээд Картероос бэлтгэл хэр явж байгааг асуухад Картер бүх зүйл сайн байна гэж хариулаад ханхугийн хажууд зогсож буй эмэгтэйг харан энэ хүн шулмуу гэж асууна. Ханху баяртайгаар тийм гэж хэлээд бүгдийг цуглуул. Надад зарлах зүйл байна гэж тушаана. Ахлах баатар тэр даруй цэргүүдийг игнүүлэн зогсоож бүгд бүрэн цуглармагц манай баатар яриагаа эхэлнэ. Гэвч тэр дөнгөж мэндэлж амжаагүй байтал төмөрс өх яг л хин нэгнийг алахаар ухас хийдэг чөтгөр шиг урагш үсэрч баатар картаар шууд өндөрчүүлсэн бэлэн байдалд орон ханхуг хамгаалахаар гүйж очино. Гэтэл дараагийн мөчөд тэр хүн өвдөг сөхрөн өнөөх шулан бүсгүйг омгийн ахлагч минь гэж дуудах нь тэр. Үүнийг сонсоод тэнд байсан бүгд бүр шоконд орно. Дүр зураг тэр дорой гал дүрэлтсэн нэгэн өнгөрсөн цаг руу шилжинэ. Бид аврах сүх барьсан нэг залуу хүмүүсийг хятаж байгааг харна. Мөн яг тэр шулан бүсгүй аимшигт байдалтай орилж байхад нөгөө бохир эрийн эр хамгийн үнэнч зарцыг нь хөнөөж орхино. Дараа нь тэр итгээд бардам янзтайгаар тийш эргээд чи Ошагийн овгийн сүүлчийн хүн мөн үү гэж асууна. Тэр түүнд эсэргүүцгээбэл танаа овог сүрсэн аав ах хоёрыг чинь би өөрийн гараар алсан. Одоо дүрмийн дагуу танаа овог миний боол болно гэж хэлнэ. Гэхдээ азар түүний үнэнч зарц төмөр сүх амьд байсан бөгөөд тэр бохир ир тийшээ дайрч бүр бүсгүйн биед бүдүүлгээр гар хүрхтэн зарц нь урагш гарч ирэн холд гэж зандарна. Гэвч хин нэгэн араас нь маш хүчтэй цохиод тэр шууд ухаан алтан ундаг. Нөгөө бохир ир түүний биеийг алхан гიშгэж бүсгүйг илт доромжлон нөхдтөө түүнийг Леруатер бомт руу аваад яв гэж тушаана. Энэ хооронд үнэнч зарц нь арайхийн амь тасралгүй нүдэн анин ухаан алдаж байх бөгөөд дээрэмчэд эд зүйлээ ачсаар байв. Одоо цаг руу буцахад төмөр сүх тэр эмэгтэйг алдснаасаа хойш өөр ямар ч овогт илсээгүй. Ганцхан зорилго нь эко хатагтайг аврах байсан гэж тайлбарлана. Тэр өмнөд захын зах Клеротер бомбд хүртэл явж тоо томшгүй олон боолын зах дээрээс хайсан ч ямар ч сураг олж чадаагүй байна. Дараа нь тэр гурван бурхны нэрээр тангаглаж үрд ханхуу Роландын талд зогсно гэж хэлнэ. Тэр Хеког харсан мөчөд өөрийгөө барьж чадалгүй дүрм зөрчсөн тул ямар ч шийтгэл хүлээхэд бэлэн гэж хүлээн зөвшөөрнө. Манай баатар түүнийг тайвшир босоод ир гэж хэлээд магадгүй бид чамд овгийн чинь өшөөг авахд чинь туслахыг үгүйсэхгүй шүү гэж сухуулгана. Төмөрс өх энэ үгийг сонсоод шууд гэрэлтэн үнэхээр тэгэх гэж байгаа юм уу гэж асуухад ханхуу яг одоо биш ч ирээдүйд заавал тийм өдөр ирнэ гэж батлана. Төмөрс өх энэ мэдээнд хөөрөн баярлаж эко хатагтайда чи нэг өдөр төрсөн нутагтаа эргэж очих болно гэж хэлнэ. Харин тэр бүсгүй өөрөө би одоо овгийн ахлагч биш болсон гэж хариулна. Инхээр л тэр яагаад Анна шиг хүчтэй шулмын чадварыг дотроо хатаархаж биширдэг байсны учир тодорхой болно. Тэр овгоо хамгаалмаар байсан ч тэр үеийн өөрийнх нь хүч хитрхи сул байжээ. Энэ хооронд манай баатар өөрөө өөр бодолд автчихсан байв. Учир нь төмөрс үхийн өмнөд хязгаарын тухай ярьсан зүйл туйлын сонирхол татсан. Тэр газрын доороос хар наалдамхай шингэн урсаж гарч ирээд уушхгүйгээр өдрүүдээр шатдаг аж. Энэ тухай бодох тусам Ролендийн царай гэрэлтэж эн чинь ёстой газрын тосны орд байна шүү дээ гэж ойлгоно. Зүгээр нэг газрын доорх тос биш, бүр жинхэнэ газрын тос оргилж байгаа газар байна. Газрын тос гэдэг үгийг бодох төдийд л түүний толгойд онгоц, хурдтай машин, дотоод шаталтын хөдөлгөөрүүд орж ирж эхэлнэ. Хэрэв түүнд газрын тос байгаа бол шаталтад хөдөлгүүрийг энэ ертөнцид авчирч чадна гэдгээ тэр ойлгож байлаа. Тиймээс манай баатар тун тайвнаар нэг өдөр өөрөө хаан болчихвол өмнөд захын тэр нутгийг Ошагийн овогт буцаан авахын тулд нөөцөө зориулах болно гэж амлана.
Төмөрсөх бараг бүжиглэг шахан баярлаж манай баатарт талархсаар амьдынхаа турш дагна гэж тангараглана. Гэвч ханхуу нүрээ хувирган өнөөдрийн үйлдэл чинь нэгдүгээр армийн дүрм зөрчсөн. Тиймээс чамд 2 өдрийн хорих ял оноолоо гэж хэлнэ. Төмөрсөгч үүнийг тайван хүлээн авч шийтгэлээ уг дуугүй зөвшөөрнө. Хэсэг хугацааны дараа бид ой модон дунд байна. Нэг цэрэг найзаасаа Ахмад төмөрс өхөд юу болов гэж асуухад найз нь одоо түүнийг Ахмад биш, салааны дарга гэж дуудах ёстой. Ханхуу бүх хүн цэргийн цолоороо харьц гэж тушаасан шүү дээ гэж залруулна. Дараа нь тэр төмөрс өхийн явдлыг тайлбарлаж манай баатар түүнд хэд хатуу шийтгэл оноогоогүй байгаасай гэж найдаж байгаагаа хэлнэ. Тэгтэл манай баатар өөрөө дагуулуудаа дагуулад тайван алхасаар хурч ирнэ. Ханхуу урагш гарч ирээд өөрийн хэлэх зүйлээ дуусмагц бэлтгэлээ үргэлжлүүлээрэ гэж хэлнэ. Дараа нь хажуудаа байгаа эмэгтэйг заан. Энэ бол Шулам Эко төмөрс өхийн алдагдсан хамаатан гэж танилцуулна. Тэр ахлагчийнхаа учиргүй авирсны улмаас 2 өдрийн шоронд явсан гэж тайлбарлаад та нар бүгд нэгдүгээр армийн хамгийн шилдэг цэргүүд харин цэрэг хүний үндсэн дүрэн бол тушаал дагах явдал гэдгийг дахин дахин онцлно. Бүгд ойлгосноо гэж асуухад цэргүүд чанга цэгцтэй хоолоогоор тийм гэж хариулна. Тэгээд Эко нөмргөө аван өөрийгөө ил гаргахад ханхүү түүний чадварыг тайлбарлаж тэр хөгжмийн зэмсэг, маршийн дуу, янз бүрийн командын дуу хүртэл дуурайлган гаргаж чадна. Тиймээс цаашдаа та нарын химнэлийг тэр дуугаар удирдна. Та нарыг нэг формацид байлгах энэ дууны дохио байх болно гэж хэлнэ. Цэргүүд ийм маршийн дуу гэж юу гэсэн үг болохыг бүрэн ойлгоогүй байлаа. Эко нөмргөө сүртэйхэн шидэж хаях тэр үед ханхүү дайны үед тэр бүсгүй та нарын туг, та нарын сэтгэлийн гол төв нь байна гэж нэмж хэлнэ. Гэхдээ тоглоом биш шүү. Дайны үед та нар бүгд түүнийг хамгийн үн цэнтэй зүйлээ хамгаалдаг шигэ хамгаалах ёстой гэж сануулна. Албан ёсны танилцуулга дуусмагц Экбог дууга эхлүүлнэ. Түүний уянгалаг дуу агаарт тархах бөгөөд энэ нь зүгээр нэг аялгау биш. Харин цэргүүдийг урагш давшуулах дайны сүлд дуу байлаа. Дараа нь шүн дунд цэргүүд харуул дээр зогсож байхад гинэт нэг сум нисэн ирж нэг цэргийн зүрхийг нэвт сүлбэнэ. Хүн бүр юу болсныг ойлгож амжаагүй байтал дараагийн сумнууд бусдыг нь ч мөн онож үлдсэн цэргүүд өвдөж орилон унана. Тэмд толгооноосоо хүл хүртэл алтан хуйг өмссөн өөрийгөө ирээдүйн хаан гэж үздэг Тимоти өөрийн мянган баатрын армийг удирдан гарч ирсэн байв. Түүний шадар хүмүүс шөнөөр эгчдэрээ дайрч байгааг нь магтдагч Тимоти харин эгч минь одоо сэрчгсэн байгаа. Би зориуд гол замаар анхаарал сарниулах арим явуулж өөрөө зүүн талаас элит баатруудтайгаа гиндүүлэхээр орж ирсэн гэж хэлнэ. Шөнөөр ухрах гэж оролдлоо ч тэр одоо хөдөлж чадахгүй. Шөнийн цэрэг шилжүүлэлт бол хамгийн аюултай зүйл шүү дээ гэж түүний баатар нь тайлбарлана. Хэрэв тэр шөнөөр айрмай хөдөлгүүл бүгд зад үсэрнэ гэж хэлнэ. Тимоти бүр илүү муухай зүйл ярьж би эгчээгээ сайн мэднэ. Тэр аймхай зангаараа эрэгдээ хаяад өөрөө зогтно. Харин би ямар ч үнээр хамаагүй энэ удаад түүнийг гарцаагүй барина гэж амлана. Түүний баатарч төлөвлөгөөгөө тайлбарлаж өөрөө Игэл хот руу дайрна. Харин Тимоти Гарсиаг өөрөө хайж барина гэж хэлнэ. Ингээд төлөвлөгөө батлагдахад Тимоти цэргүүдэд зоригжуулж Грей Каслийн тугийг өндөр өрг гэж хашгирна. Тэд айсан цэргүүд рүү довтолж зугтаж амжаагүй багт нь шууд дарж унгаана. Түүний баатар эмх замбраагүй байдлыг хараад дайснуудыг тоос мэт сарниулна гэж хаандаа амлана. Тимоти эргэн тойрноо хараад анхаарлыг сарниулах армийг удирдах ёстой байсан өөр нэг баатар Франсис хаан байна гэж хайж эхэлнэ. Франсис одоо хүртэл эргэж ирээгүй болохоор тэр шуналтай золиг Гарсиагийн эрдэнсийг дээрэмдэж явна байх гэж бодно. Гэтэл гинэт шадар баатрынхан царай цонхиж урагш заахад Тимотич тийшээ харна. Тэнд асар том айрам харагдаж байлаа. Тэр айрмыг Клеруатрын хатан гэсэн тугаа намруулсан Гарсиа Уимбэлтэн өөрөө удирдах байв. Тэр итгэлтэй хоолоогоор цэргүүдтэй айх хэрэггүй гэж уриалж тэд ч жадаа өргөн тулалдахад бэлэн болцгооно. Тимоти эгчээгээ ийм аримтайгаа ирснийг хараад уур нь боцлоно. Гэхдээ тэр өөрийгөө энэ удаагийн тулаан эгчийнх нь сүүлчийн зоригтой мөч болно. Өөрөө түүн болон армийг нь заавал устгах гэж ятгахна. Дараагийн дүр зурагт бид Гарсиагийн Игэл хотын үүдэнд очино. Франсис хот руу орж ирэхэд айсан иргэд түүнийг харангуйтаа хаалга, цонхоо бүгдийг нь таглан хааж байлаа. Франсис аль хэдийн сэжиглэж эхэлсэн байв. 3 дугаар гүнж тийм молгоо биш. Ханыг хамгаалалтгүй орхино гэж байхгүй. Гэтэл хамарт нь нэг хачин өмхийн үнэр орж ирэхэд тэр даруй хотын танхим руу хөдөл гэж тушаана.
Үнэхээр ч бохир усны хэсгээс ямар нэг зүйл муудсан мэт санагдаж байлаа. Хотын танхимд хүрмэгц тэр баатар цэргүүдийнхээ хамт дотгоч орно. Хэсэг хугацааны дараа нэг цэрэг подвалыг шалгалаа. Ямар ч үнэтэй зүйл алга гэж мэдэгдэхэд Франсис уурлан бүхнийг өшөглөн эвдэлж эхэлнэ. Тэр тэгээд л энэ бүхэн анханасаа Гарсиагийн төлөвлөгөө байсан гэдгийг ойлгоно. Хэрв яаран ухарч байгаа байсан бол цайзын бүх үнэт зүйлийг урьдчилж ингэж бүгдийг нь хамж явахгүй л байсан. Энэ бол хотыг орхих шийдвэрээ хамаагүй эртнээс гаргасан байжээ. Яг тэр мөчөд түүнд дахин муу мэдээ ирнэ. Хойд халах шатаж байна. Тэр шууд гадагш гүйж гарахад улаандуул тэнгэр өөд савсаж утаа ихээр суунаглаж байв. Баатар цэргүүдээ тайван бай. Галыг унтраа гэж тушаахад цэрэг нь гал улам тарж байна. Ус ямар ч нэмэргүй гэж хашгирна. Франсис дахин цочирдож тэр цэрэг ус асгавал бүр улам тархна гэж тайлбарлана. Дараа нь өөр нэг цэрэг дахиад муу мэдээтэй ирж гал аль хэдийн хот дотор хүрч тэдний цэргүүд түүнийг тогтоож чадахгүй хэд хурдан тарж байна гэж хэлнэ. Франсис энэ удаад бүрэн айдас давтна. Ус унтрааж чадахгүй гал гэдг нь түүний толгойд зөвхөн шулмуудын ажил байж таарна гэж бодогдно. Тиймээс тэр энэ бол Гарсиагийн талд байгаа шулмуудын гаргасан чөтгөрийн гал гэж цэргүүдтэй хэлнэ. Тэр морио мордон энэ газраас амьд гарна. Бүгд даг гэж хашгирч хүмүүст зориг өгөхийг оролдоно. Тэд гал дундуур давхихад Франсис хүртэл Тэнгэрийн шийтгэлийн чулуу тэднийг хамгаална гэж итгэсээр байв. Гэхдээ барилгууд зүүн баруунгүй нуран унаж тэр өөрөө саад болгоныг давж гаргach эцэст нь аюулаас гарлаа гэж эргэн харахад арын бүх цэргүүд нь галд аль хэдийн залгиулсан байв. Тэр чулуунд ширтэн яагаад Тэнгэрийн шийтгэлийн чулуу юу ч хийсэнгүй вэ гэж дагчна. Хот тэр чигтээ нурж байхад тэр өөрөө ч хог нурманд дарагдаж үхэхүй гэж айж байв. Дээрээс нь харахад Игэл хот бүхэлдээ шатсан үнс болон хувирсан байлаа. Эцэст нь Франсис амьд гарч чадсан ч хаалгаар гарч ирэхдээ бүх бие нь шархацсан, хөлн чичирсэн байв. Тэр Тэнгэрийн шийтгэлийн чулуу тэднийг хамгаалаагүйг ойлгосон тул энэ нь шулмуудын хийсэн зүйл биш байсан нь илэрхий болжээ. Тэр газар сөхрөн унах мөчөд аврах сүх барьсан нэгэн гарч ирнэ. Франсис чичирсээр тэд бол элс хүмүүс гэдгийг ойлгуулна. Дараагийн мөчөд нөгөө хүн сүхээ өргөн Франсисийн толгойг нэг цавчаад тас цохино. Тимоти Гарсиа хоёрын талд буцаж ирэхэд хоёр арим тулалдахад бэлэн болжээ. Грей Каслын цэргүүд урагшилж Гарсиагийн талынхан байрлалаа эзэлнэ. Тулаан их элмэгц энэ нь жинхэнэ тамийн цуст хядлага болж хувирна. Хоёр талын хүмүүс хутгалцаж сэлэмдэлцэн жинхэнэ эмх замбраагүй аллаг өрнө. Нэг цэрэг хатан шиг өндөр сэнти дээрээ суусан Гарсиа руу дайрч очих гэж байхад түүнийг хүрээлсэн тэр илс хүмүүсийн дунд Гарсиа ердөө гараал өргөнө. Юу ч хэлэхгүй. Гэтэл түүний ганц хөдөлгөөнөөр нөгөө илс ирчүүд урагш дайран цэргийн морин хөлийг нэг хөдөлгөөнөөр тайрч хаяна. Хөөхий цэрэг газар унаж амжаагүй байтал нөгөө элс хүн дахин сүхээ савна. Түүнийг нэг цохилтоор дуусгана. Тимотигийн талынхан бүр айж сандран тэнд бас нэг бүхэл бүтэн айран байгааг хараад цочирдно. Энэ бол манай ахлагч төмөрсөх хатагтай Эко хоёрын гарал үүсэлтэй тэр өмнөд хязгаарын хүмүүс байлаа. Тэр өмнөд хязгаар газрын тосоор баян гэдгийг бодоход Игэл хотын тэр аимшигт галч газрын тосоор тавигдсан байх магадлалтай юм. Тийм болохоор л Франсис унтраач чадаагүй нь ойлгомжтой. Тэдгээр элс хүмүүс сүхээ өндөр өргөн Тимотигийн арим руу шууд дайрч цэргүүдийг яг л өргөст хэмэх хэрчиж байгаа мэт аимшигтай ур чадвараар хядаж эхэлнэ. Энэ мөчөөс эхлээд тулаан биш харин нэг талын аллаг болчихно. Элс хүмүүсийн хүч бүхэлдээ талбарыг эзэгнэн Гарсиа инээмсэглэн тэр бүхнийг ажиглаж харин Тимотигийн нүүрэн дээр дан айдас цочрол тодорно. Тэр хумсаа мэрэн балмагдаж баатартаа бүрээ үлээ бүгдийг цуглуул гэж тушаахад шадарна эн чин аль хэдийн хэтэрхий оройтсон гэж хэлнэ. Тимоти хумсаа үргэлжлүүлэн мэрсээр бүгд ухар гэж хашгирч өөрөө морин дээрээ эсрэг зүгт тавхин отно. Ялагдлын үнэр ханхалж байхад ч тэр дараагийн удаа энэ ихчээ заавал авна гэж бодсоор л байлаа. Энэ хоёр зөрүүд ах дүүс газар нутгийн төлөө яг л зайрамгийн төлөө хэрэлдэж буй хүүхдүүд шиг алалцаж дууссаны дараа бид дахин Хилийн хот руу эргэнэ. Манай баатар одоо Лонгсонг цайзтай нүүр тулахад бэлдэж байлаа. Түүний таамгаар Лонгсонг одоо Хилийн хотыг чөтгөрүүдийн сарын дараах хамгийн сул үед нь дайрна гэж бодсон бололтой
Гэхдээ манай Баатар аль хэдийн үүнд бэлэн байсан. Агуулгад дарь тийм ч их байхгүй ч бүсэлтийг зогсооход хангалттай. Ялсны дараа лонгсон руу өөрөө нүхүү гэж дотроо бодохч үгүй гэж шийднэ. Тентхийн язгууртнуудтай зууралдах нь жинхэнэ хар дарсан зүуд болно. Тиймээс өөрийн хөлийн хоттой тухтай суугаад лонгсонгийн баялагийг ашиглан цааш хөгжүүлсэн нь дээр гэж үзнэ. Дайнд ясны дараа авах ажиллах хүч, ур чадвартай гар орчуудыг төсөөлөхдөл нүүрэнд нь инээмсэглэл тодорно. Тэр Дюк Райантай хийхийн дайнд түүнийг мэхэлж сүүлчийн зоосыг нь хүртэл шахна гэж бодохоор бүр шүлсэн гоожих шахам. Гэтэл гинэт өөр рүү нь юм ирж байгааг мэдэрч аянга цонх хахлан орж ирээд түүнийг цээж рүү нь сайн цохиж унгаана. Манай Баатар сэхий авмагцаа. Мэдээ юу байна гэж тогтлон асуухад аянга лонгсонгийн цайзын арим аль хэдийн хөдөлсөн гэж баяртайгаар мэдээлнэ. Тэд шүн бүр хуйг нь гялалзан урагшилж Дюк Райан өөрөө тэднийг удирдах яваач. Түүний нэг нойрмог нүдтэй зөвлөх өнөө шөндөө жаахан амарч дараа нь хөлийн хот руу дайрыг гэж санал болгоход Дюк Райан инээмсэглэн өнөө орой хөлийн хотыг эзлээд өөрийн том цайзын орон дээр унтна гэж ёчтой хэлнэ. Тэр хөлийн хот мэтийн 2 дугаар зэрэглэлийн газар бол амархан олз гэж бодож байв. Гэвч хажууд нь байсан халзан зөвлөх нь тэдний цэргүүд тасралтгүй маршилж яваад туйлдсан. Тиймээс халдлагыг хойшлуулах нь дээрээс нь Роланд чөтгөрүүдийн сарыг давж чадсан бол мэдээж ямар нэг нууц бэлтгэлтэй байж таарна. Тиймээс болгоомжтой байх ёстой гэж сануулна. Гэвч улбар үст зөвлөх нь байдлыг ойлгосонгүй. Тэр мангасууд нь ямар нэг сул амьтад байсан байх. Роландын хан гэж нэрлэдэг тэр өчүүхэн шорон ханыг ч давж чадахгүй үлдсэн амьтад байсан биз гэж шоолно. Дюкч санал нийлж энэ жил Хермес бараг холимог чөтгөрүүдэд эзлэгдэх шахсан. Харин хөлийн хот тэнэмэл хідэн аратантай тараад л арайхийн амьд гарсан гэж бодож байв. Түүний хувьд 2 дугаар хан хүү Тимоти, 3 дугаар гүнж Гарсай хоёр Игэл хотод өөр хоорондоо тулалдаад хоёулаа хүнд хохирол амссан. Дээр нь хот нь хүртэл шатсан болохоор одоо баруун бүсийг өөрийн эрхэнд нэгтгэх хамгийн сайхан боломж гарч ирсэн гэж үзжээ. Тиймээс тэр өөрийн шадартай манай Баатар руу бууж өгвөл аюулгүйгээр хааны хот руу буцаана гэсэн санал хүргүүл гэж тушаана. Гэвч Баатар нь Роландын цэргүүд аль хэдийн игнэндээ орчихсон бүгд зэвсэгтээ зогсож байгаа нь хилэлцээ хийгээд бууж өгөхгүй гэдгийг илт харуулж байна гэж тайлбарлана. Дюк дурангаа гарган харахад цөөхөн хідэн цэрэг замбраагүй хэлбэртэй нэг их сүрхийч биш зэвсэгтээ зогсож байгааг олж харна. Халдсан зөвлөх хүртэл тэдний байдалд гайхсан ч Дюкийн нүүрэнд инээмсэглэл тодорч тэр дор нь бүх аримаа урагш хөдөлгөж энэ жижигхэн бүлгийг шууд дарж авъя гэж тушаана. Тэд ойртон ирэхэд Ванар дайсны цэргүүдийн тоог хараад бүр цочирдно. Гэвч тэр айцаа өөрийн хацар руу алгадаж дарчхаад нөхөддөө битгий айцгаа. Бид чөтгөрийн араатнуудыг ялж чадсан юм чинь хүмүүсийг ч дийлнэ гэж зоригжуулна. Энэ хооронд толгод дээрээс манай Баатар шулмуудын хүчээр дэмжигдсэн аримдаа бүрэн итгэлтэй байлаа. Энэ тулалдаанд ялж чадна гэдг нь энэ ертөнцийг хувьсгах түлхүүр гэж үзэж байсан юм. Аянга түүнийг мөрөөдлөөс нь тасалж дайсан улам ойртож байна гэж мэдээлнэ. Роландын бүх арим дайсныг ойртож байгааг анхаарна. Манай Баатрын царай тэр дорой ноцтой болж шууд гал нэ гэж тушаана. Тэр дорн цэргүүд их бууны галлуурыг асааж их бууны бөмбөгнүүд дайсны урд шугам руу шууд нисэн очино. Бөмбөг газарт магц цэргүүд юу болсныг ч ойлгохгүй айж сарнин зогтож эхэлнэ. Хөөхий хүмүүс Роланд аянга дуудаж байна гэж хүртэл бодоод айцгааж байлаа. Дюк Райан харин тэднийг тайвшруулж битгий хурдцгаа. Энэ бол зүгээр л дуу чимээтэй зайл бодит хохирол огт алга гэж хэлнэ. Тэгээд цэргүүддээ дайсан руугаа шууд дайр гэж тушаана. Гэвч удалгүй өөр нэг их бууны бөмбөг яг тэдний дунд унахад Дюк Райны тэр их зориг даруй алга болно. Энэ удаа бөмбөг цэргүүдийг яг л боулингийн шон шиг нэг дор нурааж эхэлнэ. Цэргүүд урагшилсаар тэнгэрээс тамийн солир мэт бөмбөгнүүд бороо мэт асгарсаар байлаа. Гэвч Дюк Райан одоо ч нөхцөл байдал ямар аимшигтай болсныг бүрэн ойлгохгүй. Хэрэв зүтгээд байвал хамгаалалтын шугамыг нэвтэлж ялалт байгуулна гэж бодсоор байв. Баатрууд аюултай ойртож ирэхэд Ванар бүгдэд галын өнцгөө намсгаж хилтерхийтэй сум цэнэгэлт гэж тушаана. Цэргүүдч даруй дагаж баатрууд дээр ирэх мөчөд их бууны гал шууд нэг баатрын гидсийг нэвт цохиж түүнийг газар дээр нь нална. Энэ мөчөд тэдгээр этгээдүүд жинхнээсээ айдас давтна. Эко эгчийн дайны дуц хураатаж манай талын цэргүүд улам бүр зоригжино.
Тэд бууга онлон толгой цээж рүү нь буудаж эхэлнэ. Хөөрхий дайсны цэргүүд энэ үл ойлгогдох аимшигт зүйлээс зугтахаар сандран буцаж гүйцэхэнэ. Үннийг хэлэхэд дайсны тэр цэргүүдийг өрөвдөх шахмаар санагдана. Учир нь бүгд хитрхи бардам мулган удирдагчийнхаа төлөө зүгээр л махны машинд орж байлаа. Халзан зөвлөгч санал нийлж энэ толгодод түлээ дуусахгүй. Тиймээс одоо буцаад дахин бэлтцэн дээр гэж зөвлөнө. Энэ хооронд цэргүүд нь өөрсдийгөө аврахын тулд хамаг чадлаараа зугтаж байлаа. Гэвч Дюк Райн тэдэнд зогс гэж хашгираад бүр өөрийнхөө нэг цэргийг ухарлаа гэж газар дээр нь цохиж унгаана. Тэр цэргүүдээ байрлалтаа үлд гэж гуйсан ч хөөрхий хүмүүс шатаж өгөхөөс айгаад зүгээр л амь тэмцэн гүйж байлаа. Манай Баатар ялалтаа тун баяртай байсан ч ахлах Баатар Картер ийм төрлийн дайнд нэг л дургу байлаа. Тэр ийм байлдаанд ямар ч нэр төр алга гэж хэлэхэд Роланд даруй сэтгэлээр бүүн. Одоо ч бид Дюк Райныг хөөж гүйцэх ёстой шүү дээ гэж сануулна. Ингээд Картерч энэ шин дайны эрэнд тасхаас өөр аргагүй болно. Баатруудын эрен дуусч тис өөр төрлийн байлдаан эхэлж байлаа. Хан хөө өөрийн завин дээр суун тулалдааны үр дүнд сэтгэл хангалуун байв. Бүх зүйл төсөөснөөс нь ч сайн болсон байлаа. Хэрэв шөнийн цэргийн хөдөлгөөн асуудалгүй байвал төмөрс өх болон бууны рот маргааш өглөө Дюкрейнд гинтийн цохилт өгч чадна. Тэр өөрийгөө технологийн хүчээр дэмжигдсэн шулмууд тус бүр өөрийн үргийг гүйцэтгэдэг дэлхийн хамгийн анхны армийг удирдах байна гэж бодоход тогтолж байв. Яг тэр үед Анна гарч ирээд чи яагаад ийм аймаар инээмсэглээд байгаа юм бэ гэж асууна. Манай Баатар үнийг зүгээр л юм биш гэж хурдан болтоход Анна төхөж ирээд нүүрэн дээр насгарсан шүлсийг нь арчих гэсэн ч хаанхуу тэр дор нь алчуурыг нь шүүрч авч өөрөө арчна гэж яаран хэлнэ. Анна түүнд орой болчихсон одоо унтах хэрэгтэй гэж сануулхад тэр зөвшөөрнө. Гэвч тэд нэг өрөөнд орж ирэхэд хаанхуу үнэхээр алмаарна. Бөгөөд нэг өрөөнд бөөнөрөө хөвтөх гэж байлаа. Тэр дотроо бүгдээрээ нэг өрөөнд унтах ёстой юм уу гэж мэл гайхна. Тэдний гар хийцийн зав сарны гэрэлтэй шөнөөр урагш хөвсөөр шулмуудын ихэнх нь тайван унтаж байлаа. Харин манай Баатар хаашаач харсан хитрхи анхаарал сарниулам зүйлс нүдэнд нь тусч бүсгүйчүүд хитрхи ойрхон байгаад бүр тухгүй болж байв. Гэтэл гинэт тэр Аннаг сэрүүн хിവэрээ өөрийг нь сониуч гөлөвшиг харж байгааг анзаарна. Тэр өхөөрдөм инээмсэглээд Аннагийн хамрыг зөөлөн чимхэн унтах нийгмийг зааж өгье гэж хэлнэ. Хоньнууд цагирагд авч байна гэж төсөөлөд тоол нэг хонь, хоёр хонь ингээд унтах хүртлээр тоолсоор бай гэж зааварлана. Анна тэр дор нь дуулууртаагаар хонь тоолж эхэлнэ. Гэвч түүнийг ингэж аяархан тоолж эхлэхэд манай Баатар өөрөө улам сэрүүн болчихож бүр унтах нь хэцүү болж орхино. Найтингил ч бас сэрүүн хിവэр байж хаяа нууцаар түүн рүү харж байлаа. Маргааш нь өглөө болж ханхүү Роланд хувцас өмсөж байхад навчигч нойрмог байдалтай гарч ирээд бүгд яаж унтав гэж асууна. Харин Аннагийн байдал нэг их сайн биш байлаа. Тэр одоо хүртэл хонь тоолсоор бараг 100,000 дахь хонь руугаа орчихсон байв. Дараагийн дүр зурагт Дюк Райны төр амрах газар дээр очиход тэр ууралсан янзтай хундгаа газар шидэж Роланд ханхүү яаж ийм өндөр түвшний зэвсэгтэй болчих воо гэж ойрлж байлаа. Тэр цэргүүдээсээ тэдгээр шиддэг авраг машин шиг юмнууд юу байсан юм? Ийм хол тусгалтай зэвсэг өмнө нь хизээж харж байгаагүй гэж шаардан асууна. Айсан Баатар нь би юу ч мэдэхгүй зүгээр л тэнгэр нүрэглэх мэт дуу гарсан. Тэгээд дараа нь баатрууд маань үл үзэгдэх хананд мөргсөн мэт хуваагдаад унсан гэж хэлнэ. Улбар үст зөвлөх нь эн чинь шулмуудтай холбоотой байж магадгүй гэж хэлэхэд Дюк Райн даруй ницааж бидэнд тэнгэрийн шийтгэлийн чулуу байсан. Тэгэхээр шулмууд хизээж бидэн рүү дайрч чадахгүй гэж сануулна. Ямар тач тэр одоохондоо ухрахаар шийдэж хэрэв энэ дайнд ялагдчихвал дараа нь Лонгсонг руу буцаж илүү их цэрэг цуглуулад улаан усны голын бүх худалдааг хаана гэж төлөвлөнө. Түүний бодлоор хүнсний урсгалгүй бол хөлийн хот нэг ч сар тогтож чадахгүй. Тиймээс тэр маргааш бүгд Лонгсонг руу буцахад бэлтгэж тушаана. Гэвч тэдний төлөвлөгөө тэр дороо гацаанд орно. Учир нь Эко эгчийн дуу тэдний асрын зүрхийг дөрвтөл цуурайтахтай зэрэг том дэлбэрэлт болж газар бүхэлдээ чичирнэ. Дюк Райн асраасаа гуйн гарч ирээд дайсан шүн биднийг анзааралгүй яаж гүйцэж ирвэ гэж орилно. Нэг Баатар түүнд нөөц морь авчирмагц тэр шууд мордон нөхцөл байдал бүр дортохоос өмнө зогтохыг оролдоно. Гэвч удалгүй тэр өөрийг нь чиглэсэн олон бууны аманд тулж очисон байлаа. Тэнд төмөр сүх ахлагч аримтайгаа зогсож байв.
Манай цэрэг тэр даруй гал нээж сум Дюк Раяны цээжинд яг таг тусна. Тэр мориноосоо өнхрөн унаж нүрээрээ газар шүргэнэ. Биеийн навс унаж нүд нь бүдгэрсэн тэрээр алсаас манай баатар багтайгаа алхан ирж байгааг баргал бүдэгхэн харж хаад ухаан алдна. Хэсэг хугацааны дараа бид Лонгсон цайзын дотор сүртэй орж ирнэ. Орон нутгийн цэргүүд манай багийг олж ирэхийг хараад сандран гүйлдэж, ялангуяа манай баатрын хажууд алхаж яваа шулмуудаас илүү их айж байлаа. Баатар Картер Дюкийн гэр бүл арын хаалгаар зогтох гэж оролцсон ч манай нэгдүгээр айрам тэднийг барьчихсан гэж мэдээлнэ. Манай Баатар даруй бүх босгочид болон дайны олзлог төгсөд шорон руу гэж тушаадаг. Гэтэл дараагийн мөчөд түүний нүдэнд хачин гэлбаа орж ирээд за эхлээ цогцсноос нь юмнуудаа авцгаая гэж хэлнэ. Анна Найтингейл хоёр үүнийг сонсоод бүрж игшиж ямар хачин сонирхолтой байсан юм бэ гэж гайхна. Манай Баатар тэр дороо сандран үгүй би зүгээр л цогцсноос нь эд зүйлсийг нь авах тухай ярьсан болохоос өөр юм биш гэж тайлбарлана. Ингээд дээрэм тонуулын эхний үе эхэлж бүгд олз руугаа өсрөн орно. Эхлээд тэд 300 гялалтсан алтан зоос олж авна. Дараа нь Клиротер бомтын онцгой сувдан зүйлд Волхарт хаант улсын дээд зэрэглэлийн арьс шир, Хермесийн бурхны чулуунууд гээд олон зүйл гарч ирнэ. Гэтэл үнээс ч том олз таархан тэр. Нууц өрөө. Тэд түүнийг онгойлгоход дотроос нь гялтгансан алт, үнэт идэл, баялгаар дүүрэм, эрдэнсийн сан ил гарч ирнэ. Манай Баатар ийм их баялгийг хараад бүр шүлсээ залгихаа мартана. Асар олон авдар баялгаар дүүрэн байхыг хараад баячуудын амьдрал угаасаа дандаа уйдгартай байдаг ч түрээсийн мөнгө бодож сууснаас тансаг машинд уйлсан нь дээр шүү дээ гэж дотроо яжлана. Яг тэр үед Картер орж ирээд Ханисаклын гэр бүлийн элч Петров хил аль хэдийн хүрэлцэн ирчихлээ гэж хэлнэ. Үүнийг сонсоод манай Баатар баг зэрэг цочирдно. Ийм хурдан ирнэ гэж бодоогүй аж. Баатар болон бусад бүсгүүчүүд олзоо яран нууж цэгцэлж эхэлнэ. Гадаа хаалганы цаана Илч Петров хэл өөрийн ирэхгүй айсан царайтай орж ирж байлаа. Тэр дотроо манай Баатар аавыг нь барьцаалчхаад асар их золиос нэгэх байх гэж бодож байв. Гэвч Роландтай нүүр тулахад манай Баатар сайхан инээмсэглэн аав чинь эхэлж бууж өгсөн болохоор ямар ч хор хүрээгүй санаа зовлтгүй гэж хэлнэ. Элч ихэд талархаад Ханисаклын гэр бүл боломжийнхоо хэмжээнд ямар ч цалиас төлөхөд бэлэн гэж хэлнэ. Гэтэл манай Баатар мөнгө авахгүй гэж гинт хэлээд үүний оронд маал сүрэг хүмүүс хэрэгтэй байна гэж хэлэхэд Петров бүр гайхна. Тэр даруй үнэ хонь морь өгч болно гэж санал болгохч Ханисаклын гэр бүл яг одоо хүн хүч багтай гэж хүлээн зөвшөөрнө. Тэгэхэд Роланд хүсч буй зүйлсээ бүр илүү нарийн хилж, тоосоо өргөж, чулуучин, дархан, тариачин хамжилгууд хэрэгтэй гэж жагсаан хэлнэ. Мөн өөр бусад бараа бүтээгдэхүүний орлуулах хувилбаруудыг ч урт жагсаалтаар өгч, Ханисаклын гэр бүлийн тэргүүний үн цэнийг бодвол 1000 хон 300 гар орчууд бол боломжийн солилцоо гэж сэтгэл хангалуун хэлнэ. Петров нэг өдрийн дотор энэ бүхнийг яаж шийдэхэ бодон хүнд байдалд орно. Гэтэл ханхүү бүр илүү муу мэдээ өгч түүнд тийм ч их хугацаа байхгүй. Би Лонгсонгт 7 хоногоос илүү саатахгүй, удахгүй Хилийн хот руу буцна гэж хэлнэ. Петров үүнийг сонсоод улам бодлоо. Хэрв ханхүү явчих бол Лонгсонгийг хэн удирдах юм бэ? Дюк Раяны хүүхдүүд түүнийг авч явах чадваргүй нь ойлгомжтой. Тэр даруухнаар таны бодлоор Лонгсонгийг хэн нэгэн харж хандах ёстой юм биш үү гэж асуухад ханхүү гинэт. Чи өөрөө Лонгсонгийг авч ямаар байна уу гэж сургуулан асууна. Хэрв Ханисаклын гэр бүл хүсвэл тэд энэ нутаг дэвсгэрийг захирах эрх авч болно. Гэхдээ Хилийн хотод орлогынхоо 30%-ийг татвар болгон өгч, дээр нь 1000 алтан зоостой тэнцэх хэмжээний бараа материал төлөх ёстой гэж нөхцөл тавина. Петров дотроо энэ бол маш том боломж байна гэж бодож байлаа. Ханхүү бүр мөрөн дээр нь гар тавиад энэ нь чиний хувьд жинхэнэ эрх мэдэл, жинхэнэ боломж байж магадгүй шүү гэж аядуухан хэлэхэд тэр бүр ч их донслоно. Гэхдээ Роланд хэд хэдэн чухал асуулт тавина. Хэрв эсэргүүцэл гарвал түүнийг яаж дарах вэ? Сарын 1000 алттай тэнцэх бараа материалыг яаж тогтмол бүрдүүлэх вэ? Орлогын зорилтоо биелүүлэхийн тулд яг ямар алхам хийх вэ? Петров харин үүний хариуд Лонгсонгийн орлого, татварын хэмжээг сонирхон асуухад Роланд энэ бол миний асуудал биш. Харин чи өөрөө яаж энэ бүхнийг биелүүлэхээ надад хэлэх ёстой гэж шулуухан хариулна. Дараа нь тэр золиосны нөхцлүүдийг улаан үс дэлчийн өмнө дахин тавьж Картерт түүнийг гаргаж өг гэж дохино.
Ингэхдээ тэр овжин инээмсэглэлтэйгээр "Хэрэв чи үнэхээр энэ газрыг удирдахыг хүсэж байвал миний бүх нөхцөлийг нягтлж бодоод хариугаа өг. Харин аавынхаа өндөр золиосыг мартуузай" гэж сануулна. Яг тэр үед Найтингейл гинэт гарч ирээд тэр элч үнэхээр чин сэтгэлээсээ ярьж байсан юм байна гэж хэлэхэд манай баатар бүр баг зэрэг сандарч улайна. Найтингейл түүн рүү улам ойртож "Үнэхээр энэ цайзад үлдэхийг огт хүсэхгүй байна гэж үү?" гэж зөөлөн шивнэн халуун амьсгалын чихэнд нь хүрэхэд манай баатар өөрийн ирэхгүй бодлоо. Найтингейл Лонгсонгийн энэ их баялаг хөлийн хотоос хайгүй илүү хөгжилтэй хангалуун байдлыг түүнд сануулна. Гэвч Роланд толгоос ихсэрч Лонгсонг хитрхи гүн улс төрийн үндэстэй энд шинжилэл хийхэд маш хэцүү. Харин өөрийн хөлийн хоттой үлдээд аажмаар тэлж хөгжгөн дээр гэж тайлбарлана. Дээрээс нь энд сүмийн нөлөө хитрхи гүн шингэсэн шулмуудын эсрэг ялгуурлал хамгийн дээд зэгтэй байх нь ойлгомжтой гэж хэлнэ. Тэр шулмуудыг нэг өдөр бүгдээрээ гудамжаар чөлөөтэй алхдаг болгоно гэж үргэлж хүсдэг байсан. Харин тийм зүйл зөвхөн хөлийн хоттол боломжтой. Энэ үгийг сонсоод Найтингейл манай баатрын энэ эрхэм бодолд улам татагдан сэтгэл нь хүчтэй хөдлөнө. Тэр өөрийгөө барих гэж оролцсон ч нэг мөчөд хяналтаа алдан манай баатрыг татаж ойртуулад хоёулаа улаасан чигтээ үнсэлцчихнэ. Дараа нь Найтингейл даруй ухарч ханхууг бүрэн самгардуулад ор мөргүй алга болно. Яг энэ мөчөд Картер орж ирээд Лонгсонг цайзын сүмийн дээд тахилч Тайло уулзах хүсэлттэй байна гэж мэдэгдэнэ. Манай баатар саяхны үнсэлтээс болоод одоо ч улаасан хിവэр байсан ч орж ирүүл гэж зөвшөөрнө. Удалгүй мөрдөн байцаагч Тайло өрөөнд орж ирээд шин захирагчтай хүндэтгэл үзүүлнэ. Тэр ариун хотын өмнөөс мэд хүргэж тэд сууж ярилцахад Роланд сүм Дюк Райны өхөл болон Лонгсонгийн шин захирагч гарч ирсэнд огтхонч бухимдаагүй нь гайхалтай байна гэж хэлнэ. Тайло мөрөөх авчаад сүм ер нь улс төрийн зөрчилдөөнд оролцохыг хүсдэггүй. Харин хаан ард иргэдээ шударгаар захирч амьдралыг нь сайжруулж байвал хэн байхаас нь нэг их хамаардаггүй гэж хэлнэ. Тэр Роландад нутаг дэвсгэрээ тэлэхэд туслахад бэлэн байгаагаа илэрхийлнэ. Гэвч Роланд сүмийн улс төрөөс хол байдаг байр суурийг нь сануулхад Тайло ихэнхдээ үнэхээр тэгдэгч бүх зүйлд нүдэн анаад өнгөрөөж болохгүй гэж тайлбарлана. Тимоти Гарсе хоёрын зөрчил өмнөд бүсийг бүхэлдэн донсолгож сүм хурдан инх тайван тогтоож чадах ёс суртахуунтай хааныг дэмжихийг хүсэж байна гэж хэлнэ. Роландын үйлдэлүүд баруун бүс даяар эерэг нөлөө үзүүлж үүнийг бүгд мэдэж байгаа гэж ч онцлно. Өөрөөр хэлбэл сүм манай баатрыг цааш ахихыг чимээгүйхэн дэмжиж байгаа аж. Гэхдээ хит улс төрд хутгалтахыг хүсэхгүй учраас тэд зөвхөн материалын туслалцаа үзүүлэхээр шийджээ. Ингээд тахилч дээлэн дотроосоо жижиг хайрцаг гаргаж ирэн ширээн дээр тавиад энэ бол ариун хотын үйлдвэрлэсэн тусгай юм сүмийн сайн санааны илэрхийлэл гэж хэлнэ. Манай баатар тэр имийг сониучрхан авч үзэхэд тахилч улаан им нь төр хугацаанд асар их хүч өгдөг. Харин хар им өвдөлт төсвөрлөх чадвар болон хит халуун хүйтнийг даах чадварыг нэмэгдүүлдэг гэж тайлбарлана. Тахилж явсны дараа Роланд сүм түүнийг өөртөө татах гэж байгааг тунгааж Найтингейлээс тэр хүн үнэн ярьсан эсхийг мэдэрч чадах уу гэж асууна. Гэвч Найтингейл түүний бодлыг нэвт харж чадаагүй. Яагаад гэвэл тэр Тэнгэрийн шийтгэлийн чулуу авч явсан миний манан доторч бүх зүйл нь хар хоосон орон зай шиг байсан гэж хэлнэ. Харин энүүдийг өөрийн манангаар ажиглахад Тэнгэрийн шийтгэлийн чулуутай төстэй хар хоосон зүйлс тэднийг тойроод байсан ч чулуу шиг миний чадварт шууд саад болоогүй гэж тайлбарлана. Тэд эдгээр эмний нөлөөг шалгахын тулд цаазаар авах ялтай нэг азгүй этгээд дээр туршиж үзэж болно гэж хүртэл ярилцсан. Манай баатар сум яагаад түүнийг ах トゥ нартай нь хаан ширээний төлөө тэмцүүлэхийг хүсэж байгааг ойлгохгүй байлаа. Ялангуяа Гарса Игэл хотын тулалдаанд ялсны дараа шүү дээ. Түүний бодлоор ах トゥ нар хоорондоо титмийн төлөө тэмцээр байвал Грей Касл бүрэн шавхагдана. Тэгэхээр сүм ард түмэнд айдас суулгаж өөрийн нөлөөг бэхжүүлэхийг л зорж байгаа юм болов уу гэж тэр гайхна. Гэсэн ч энэ бүх улс төрийг түр хаяад Лонгсонгийн баялагийг ашиглан хөлийн хоттой илүү олон машин шин зүйл авчирхаар шийднэ. 3 хоногийн дараа бид дахин хөлийн хотын зүг буцна. Картер Лонгсонг цайзыг Ханисаклын гэр бүлд өгчих нь зөв шийдвэр мөн үү гэж санаа зовно. Роланд өөртөө дүүрэн итгэлтэй байж тэд гэрээг зөрчиж зүрхлэхгүй. Зөрчсөн ч би Лонгсонгийг дахин авчихна. Дээрээс нь тэдний бизнес хийдэг чадварт би итгэж байна. Бүр санаанд оромгүй үр дүн авчирна гэж найдаж байна гэж хэлнэ. Яг энэ үед Найтингейл асаас хүмүүс ирж байгааг анзаарна. Роланд тэр бол Лонгсонгоос ирж буй хамжилгуудын эхний бүлэг гэж батлана.
Тэр тэдний амьдралыг тайлбарлаж уй удмаараа газарт уягдан эзнийхээ ташуурдоор хүнд амьдрал туулдаг хүмүүс гэж хэлнэ. Энэ хүнд бодит байдал Найтингелийн сэтгэлийг өвтгөхөд Роланд тэдэнд наад захын хэрэгцээ хангаж өгнө. Бас эцэст нь боолчлолыг энэ нутгаас бүрэн устгана гэж амлана. Зайварэгт ойртох үед генетнийг аимшигтай өмхийн үнээр хамрыг нь цорхиход манай баатрын царай шууд цайж энэ бол яах аргагүй ялагдсны үнэр байна гэдгийг ойлгоод бөөлжж эхэлнэ. Гар нь хүртэл салгалж өнөөдөр би Хилийн хотын түүхэн дэх хамгийн чухал шийдвэрийг гаргана гэж хэлнэ. Тэр бүр онцолж Хилийн хотын өнцөг болон бүрд бие засах газар заавал барина. Яаралтай гэж зарлана. Энэ гинти үгийг сонсоод бүгд гайхна. Ханхүү эхний бие засах газрыг хамжилгуудын модон сарвчны ойролцоо барина. Бас хүн бүр заавал тэр сарвчийг ашиглах ёстой гэсэн хууль гаргана гэж хэлнэ. Цааш нь улаан усны голын нөгөө эргийг үйлдвэрлэлийн бүс болгоно. Тэнд ямар ч өмхийн үнэр байх ёсгүй гэж онцлно. Картер бие засах газар гэдэг ойлголтыг бараг мэдэхгүй хүн шиг. Яагаад заавал ийм зориултын газар хэрэгтэй гэж хүмүүс гадаа байгаль донд бие засаад байж болтгүй юм уу гэж гайхна. Өмхийн үнэртэй ажилд хүмүүс ер нь дасчихсан байдаг шүү дээ гэж хүртэл хэлнэ. Манай Баатар түүний бодлыг ойлгож байлаа. Өмнө нь өөрөө ч ариун цэвийг нэг их тоодохгүй байсан. Гэхдээ одоо бол бие засах газар байгуулж хүмүүсийг цэвэрч байдалд сургахгүй бол өвчин дэвтэх нь тодорхой байв. Тэгэхэд хөгшин зөвлөх орж ирээд тэр бүх цугларсан өтгнийг яах юм бэ гэж асууна. Манай Баатар түүнийг газар тариаланд бордоо болгон ашиглана гэж хэлэхэд хөгшин зөвлөх Картер хоёр хоёулаа яг л бөөлжис цутгах шахна. Тэд хүний ялгцсыг газар дээр цацаад дараа нь тэр газар ургасан эмийг идэнэ гэж төсөөлөх төдийдөө дотор нь муухарч байв. Манай Баатар харин энэ ялгцсыг тариалангийн бордоо болгож болно. Ялангуяа навчигчийн сайжруулсан улаан буудаан үртэй хослоход ургац тесрэлтээр өснө гэж тайлбарлана. Тэр ингэж ярих зуур хадагтай навч ханхүүгийн өрөөнөөс байнга дуу чимээ гарч байгааг анзаараад тэр хідэн тэнэгт гадуур очиж бөөлж гэж зандарах нь сонсогдно. Өнөөдрийн бичлэгийг хийхэд үнэхээр их дэмжлэг үзүүлсэн Даш Дэмбэрэл Бацөх болон Воолож Лавг нарт чин сэтгэлээсээ баярлалаа.